Амраг ирээ үзэгчтэй онцгой хөдлийн байгууллагаас 14 оногт танд хүргэдэг онцгой хөдлийн цаг нэвтрүүлэг ээлж дугаараа хүрэх гээд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараа Монгол улс бүгд найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн явд зориулан бэлтгэлээ. Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Франц улсын засгийн газрын хэлэлцээний хүрээнд онцгой хөдлийн байгууллагад нисэх нэгж байгуулах, нисдэг дэрэг гал унтраах тусгай зорилттой автомшийн нийлүүлэх төслийг 2020 оноос эхлэн 2 шаттайгаар хэрэгжүүлж байна. Монгол улс бүгд найрамдах Франц улсын гамшигаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа 2010 оноос эхэлж, улсмаар 2019 оны 10 дугаар сард Монгол улсын засгийн газар болон бүгд найрамдах Франц улсын засгийн газар хооронд санхүүгийн хэлэлцээр байгуулснаар гамшигын эрсдлийг бууруулах чиглэлд бодиттой томоохон тусал хэрэгжих үндэс тавигдсан байна. За Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Франц улсын засгийн газар хооронд 2019 оны 10 сард санхүүгийн хэлэлцээрийг байгуулснаар онцгой байдлын байгууллагын агаараас эрен хаах, аврах нэгж байгуулах, гал унтраах техник тоног төхөөрөмжийг хангамжийг сайжруулах томоохон төслийн эхлэлийг тавьж ирсэн түүхтэй. 2020 оноос эхлүүлээд энэ төслийн хүрээнд агаараас эрен хаах, аврах 111-р анги байгуулагдаж, энэ хүрээнд 3 нисдэг тэрэг, кабрийн сургалтын төв, симуляц бүхий дадлага жуур, ангаар бүхий дэд бүтцийн байгууламжтай томоохон нэгж байгуулагдаж, өдгөө ард иргэдийнхээ амь насыг авран хамгаалах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Үүнээс гадна гал унтраах тусгай зориултын 42 автомашин нийлүүлэгдэж, улс орны өнцөг болон бүрт ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үйлсэд ажиллаж байна. Тэгээ үүнтэй холбогдуулж бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Монгол улсад айлчлах үеэр ерөнхийлөгчийн хоёр талын хамтарсан мэдээллийн дагуу онцгой байдлын байгууллагын агаараас эрен хаах, аврах нэгжийг чадваржуулах сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх энэ төслийг үргэлжлүүлэхээр болсон. Мөн гал унтраах тусгай зориултын 18 нэгж автомашин нийлүүлэгдэхээр болж төслийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Nous célébrons cette année le 60e anniversaire des relations Франц Монгол улсуудын хоорондын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн энэ жил тохиож байна. Гэхдээ хоёр ард түмэн хоорондын харилцаа бол тэртээ 13 дугаар зуунаас ихтэй өн эртний харилцаа байна. 2023 онд бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Монгол улсад төрийн альчлал хийж, үүний дараа Монгол улсын ерөнхийлөгч Франц улсад хариу төрийн альчлал хийсэн. Хоёр улсын сүүлийн жилүүдийн харилцаанд онцгой түүхэн явдлууд болсон. Бидний харилцаа ижил үнэт зүйлс хамтын нийтлэг эрх ашиг дээр тулгуурладаг. Манай хоёр улс бие даасан байдлаа бэхжүүлэх, түншлээ төрөлжүүлэх, өнөө цагт үүсэж буй сорилтуудыг даван туулахын тулд хүчээ нэгтгэн юун түрүүнд уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн боорчны бохирдолтой тэмцэх зэрэг ижил сорилтуудтай тулгарч байгаа. Бидний хөгжүүлж буй түншлэл бол бие даасан байдлын төлөөх түншлэл. Уг түншлэлээр хөдөө аж ахуй, иргэний нисэх сансар, эрчим хүч, уул уурхай, доктортой хөгжил, дэд бүтэц, тээвэр харилцаа зэрэг олон салбарт улам бэхжүүлж байна. Орооны группийн Монгол улсад оруулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж дипломат харилцааны түүхт 60 жилийн ой жилээ туйлын сайхан үйл явдлаар эхлүүлсэн. Энэ бол манай хоёр улс стратегийн бие даасан байдлаа бэхжүүлэх, эдийн засгуудаа нүүрс төрөгчөөр ангижруулахын тулд төлөх хүчин чармаалтад чухал ач холбогдолтой үйл явдал. Мөн бид энэ жил Телес группийн хэрэгжүүлэх үндэсний хиймэл дагуулын төгсөл, доктортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал оролцоотой Францын хөгжлийн агентлагийн салбарыг Монголд нээх зэрэг өндөр чухал зорилгоодыг тавин ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа соёл, боловсрол, ихтэй сургуулиудын харилцаа, шинжлэх ухаан, техникийн чиглэлүүдч өргөжин хөгжөөр байна. Мөн бид 2026 онд Монгол улсын зохион байгуулах COP17 баг хурлын хүрээнд хамтран ажиллах, тус баг хурлыг сүлжилтөд тэмцэх үйл ажиллагааны нэн чухал алхам болоход хувь нэмрээ оруулахыг зорж байгаа. Эдгээр бүхэл хамтын ажиллагааны дундаас иргэний аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа бол маш өндөр үр дүнтэй хамгийн үлгэр жишээ хамтын ажиллагаа юм. Би энэхүү хамтын ажиллагааны олдыг хараад туйлын их сэтгэл хөдлсөн. Агаараас аврах галт төмөртэй тэмцэх чиглэл хийж хэрэгжүүлсэн бүхэл хамтын ажиллагаагаараа бахархах эрх бидэнд бүрэн бий гэж бодож байна. 60 жилийн өмнө энэ жил ард иргэдэд шууд хамаарах тус хамтын ажиллагаанд манч мөн чухал ач дахиц гаран өргөжөж байгаад маш их баяртай байна. Va nous permettre, là aussi, d'aller encore plus loin au bénéfice et au service direct des citoyens. Монгол улс бүгд найрамдах Франц улсын засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг гал унтраах тусгай зориултын автомашин нийлүүлэх төслийн 1-р шатанд Монгол улсын засгийн газрын 2020 оны тогтоолоор онцгой байдлын ерөнхий газрын харьяа агаараас эрен хаах аврах 111-р ангийг буян тухай олон улсын нисэх буудлыг түшиглэн
байгууллаа. Тус ангийг байгуулснаар онцгой байдлын байгууллагын аль багшд газрын гадар, газрын гүнд ууланд, усны мандалд, усны гүнд агаар тэгээд бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэж Монгол улсын тусгаар тогтнол хүн ам хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, болцшгүй аюул ослоос ард иргэдийнхээ эрүүл мэнд амь насыг авран хамгаалах, гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг олон улсын түвшинд хэрэгжүүлж үүргээ нэр төртөө биелүүлж байна. Энэ төсөл бол зөвхөн одоо нисдэг тэрэгний инженер техникийн ажилтан нисгчнэр бэлтгэээс гадна бүхэл бүтэн одоо завсар үйлчилгээ хийх, дээр нь одоо сургалт зохион байгуулах, Монгол улсдаа гадаадын одоо мэргэжилтэнгүүд сургалт хийдэг ийм том цогц одоо төсөл юм аа. Ангийн зэрэгчээр 2020 оны 3 сарын 12-ны өдөр томилогдоод одоо энэ ажлыг хүлээж аваад одоо энэ ангийг байгуулах одоо үүргийг надад одоо онцгой газрын удирдлагуудаас өгсөн. Тэгээ энэ үүргийн дагуу би ажилласан. Тэгээд энэ нэгдүгээр төслийн өрөөнд бол бид хүмүүстийн 3000 цагийн нислэг хийсэн байд. Энэ техникийн шалгах нислэг, сургалт дадлагын нислэг, аврах ажиллагааны болон бас тусгай өргөн нислэгүүд ингээд бодоход бол нэг 3000 гаруй цагийн нислэгийг бол гүйцэтгэсэн байдаг юм л дээ. Уулын, усны гэх энэ сургалтуудыг шүхрийн ингээд 70 сургалтуудыг бас хийсэн. Энийг бол бид зөвхөн жил болгон одоо ингээд 2 үе шаттай зохион байгуулдаг. Дээрээс бид нар аврах ажиллагааны одоо мэргэжилтэн аврагч нарын сургалтуудыг бас эдэг одоо өндөр барилга хийц дээрээс яаж аврах ажиллагаа эзэслэг хэрэгтэй зохион байгуулах уу, ууланд яаж зохион байгуулах уу, усны гүнд ингээд бүх энэ сургалтуудыг бол бид зөвхөн одоо Франц иргэнэ аюулгүй байдлын газартайгаа хамтран ингээд зохион байгуулж байгаа. Иргэний хамгааллын салбартай хамтын ажиллагааны гэрээг хоёр улс 2020 онд байгуулсан байдаг. Энэхүү гэрээ иргэний хамгааллын салбарыг хөгжүүлэхэд томоохон хоёр төслийг багтаасан цог зэлбэрийн хамтын ажиллагааны гэрээ юм. Эхний төсөл нь агаараас аврах ажиллагаа явуулах төсөл бөгөөд агаараас иргэн хайх аврах анги байгуулсан нь Монгол орны өнцөг булан бүртгүүрч ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд иргэний аюулгүй байдлын салбарын бүхий л ажиллагаанд оролцох чадамж бүхий 3 нисдэг тэрэг нийлүүлсэн. Бид нисгэгчид, техникчид, эмч сувилагч нарыг сургалтанд хамруулснаас гадна нисдэг тэрэгнээс аврах тусгай мэргэсэн аврагчдыг бэлтгэсэн юм. Эхний жилээс л үр ашгаа өгч ирсэн энэхүү төслийн тайлангаа өнөөдөр харахад гайхалтай үр дүнтэй байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол улсын хэмжээнд олон салбарт гүйцэтгэсэн ажиллагаагаар 200 гаруй хүний амь насыг аварсан байна. Хамтын ажиллагааны хоёр дахь төсөл нь оролцогч талуудын шууд оролцоо бүхий гал түүнэртэй тэмцэх техник хэрэгслийг бэхжүүлэхэд чиглэгдсэн төсөл юм. Эхний ээлжинд гал унтраах 42 автомашин нийлүүлсэн ба хоёр дахь ээлжинд 18 автомашин нийлүүлэх юм. Тус төсөл нь ард иргэдийн төлөө хүн амын аюулгүй байдлыг сахин хамгаалахад нэн чухал төсөл бөгөөд өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийслэл аймаг орон нутгийн олон салбарт 4000 гаруй ажиллагаанд оролцсон байна. Иргэний хамгааллын салбарын хамтын ажиллагааны төсөл нь Францын Батлан хамгааллын аюулгүй байдлын ерөнхий газраас Францын иргэний хамгааллын салбарын экспертүүдийн оролцоотойгоор хэрэгждэг бөгөөд бид эхний тайлангаа гаргаад байна. Тус тайлангаас харахад 2021 оноос хойш хамтын ажиллагааны 40 гаруй ажиллагаа явуулж 20 гаруй удаа Франц экспертүүдийг Монголд ирүүлэн ажилласан байна. Төсөлд оролцогч бидний хувьд хамтын ажиллагааны үр дүн нь бахархал төрүүлэхүйц байна. Энэ бүхий л хамтын ажиллагаагаараа дамжуулан иргэний хамгааллын салбарын төлөө хүн ардын амь насыг аврахын төлөө тун чухал төсөлд хэрэгжүүлж буй утгаараа илүү бахархал төрүүлж байна. Агаараас иргэн хайх аврах 111-р ангинд Евро стандартын шаардлага хангасан ангаар агаарын хөлгийн хөөрөх бүх талбай, агаараас иргэн хайх аврах эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилт бүхий Airbus EC145 C2 загварын 3 нэгж нисдэг тэрэг, нисгэгчдийг сургах зорилт бүхий Cabri G2 загварын нисдэг тэрэг, нисгэгчийн сургалтын дадлагжуур агаарын хөлгийн техник үйлчлэгийн шаардлагатай сэлбэг идээн тусгай тоноглолын багаж тоног төхөөрөмжүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Анги байгуулагдсанаас хойш газраар тээвэрлэх боломжгүй нийт 158 удаагийн шуурхай дуудлага үргүүлсгэж 211 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна. Үүний 158 том хүн, 53 нь хүүхэд байна. 3 агаарын хөлөгтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаанд бол нэг 220 орчим иргэнийг бол авраа хамгаалсан, амь насыг бол аварсан. За хамгийн сүүлд гэхэд бол Хинтээ аймаг, Сэлэнг аймаг, Төв аймгийн нутаг дэвсгэр дээр гарсан ой хэрийн гал төмөр төрөл 300 гаруй албаагчийг 300 удаа гал сонирхчийг бол яг төмрийн голомтонд бол хүргэх үйл ажиллагааг бол зохион байгуулан
ажиллаж байна. За Alors, j'ai eu la chance de faire Миний аз болохоор би бас энд ирээд баг яваагүй аймаггүй маш олон аймагуд руу томилтоор нисэх тийм завшаантай явдал тохиолдсон. Тэр хэдхэн 7 хоногийн өмнө Монгол улсад одоо бидний сургаж байгаа энэ залуусын эхний хоёр нь онгоцны командираар гарлаа. Энэ хоёр залуу бол бид нар энэ ийм залуусыг сургасандаа бид маш их бахархаж байгаа. très fier. Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Франц улсын засгийн газрын хоорондын хэлэлцээрийн хүрээнд онцгой байдлын байгууллагт хэрэгжиж байгаа төслийн хүрээнд гал унтраа тусгай зориулалтын 42 автомашин 1-р үе шатанд нийлүүлэгдсэн бол 18 автомашины 2-р шатанд нийлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн төслийн хүрээнд онцгой байдлын ерөнхий газар бүгд найрамдах Франц улсын Дестол компани хооронд байгуулсан гэрээний дагуу 2021-ээс 2022 онуудад нийт 42 нэр төрлийн гал унтраах автомашины хүлээн авч сургалт татлагыг үе шаттайгаар зохион байгуулж онцгой байдлын байгууллагын гал төмөр унтраах аврах 36 ангид хуваарлан үүрэг гүйцэтгэж байна. Гал төмөр унтраах тусгай зориултын 42 автомашин нийлүүлэгдснээс хойш 2025 оны 5 дугаар сарын байдлаар нийт 6443 удаагийн гал төмрийн дуудлагаар ажиллаж 5073 иргэний амнаас 300 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. Одоо онцгой байдлын байгууллагын гал унтраах одоо танаг төхөөрөмжийг сайжруулах техник хэрэгслийг авах энэ одоо төсөл. За энэ төслийн одоо нийт үнийн өртөг бол 2019 онд 14 сая 985 мянган еврогийн одоо өртөг бүхий ийм төслийг хэрэгжүүлэхээр ингээд шийдвэр гарч ирсэн. За энэ төслийн хүрээнд бол бүгд найрамдах Франц улсын одоо онцлог үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай болон үндсэн албаны ийм 42 нэгж техникийг нийлүүлэх ийм төсөл бол хэрэгжсэн. Эдгээрийн одоо 35 нь бол гал унтраах одоо бидний үндсэн албаны автомашин. За эдгээр автомашин бол Монголын одоо онцгой байдлын байгууллагын захиалгаар хийгдснээрээ бол онцлог ийм давуу талтай. Дээр нь бол Евро стандартын шаардлагыг хангасан. За ийм одоо гал унтраах үндсэн албаны автомашин. За 3 ширхэг гал унтраах шатны автомашин. За 32 метрийн одоо хүртэлх сундаг ийм шатны автомашин. За дээр нь бол 3 одоо том оврын нефтийн бүтээгдэхүүний агуулгад гарсан гал төмрийг унтраах ийм одоо зориултын автомашиныг онцгой байдлын байгууллагад анх одоо авч нийлүүлсэн ийм одоо онцлогтой. зэрэг дээр нь бол мэдээж томоохон хэмжээний гамшиг осол гал төмрийн дуудлаганд одоо ажиллах энэ удирдлагын явуулын пункт буюу одоо удирдлагын автомашиныг бас ингээд нийлүүлсэн. Төслийг бол хэрэгжүүлэх одоо үйл ажиллагаа бол автомашин тэрэг техникийг онцгой байдлын байгууллагын одоо стандарт, Монгол улсын стандарт, онцгой байдлын байгууллагын захиалагчийн хүсэлт, Монгол орны цаг агаарын нөхцөл, замын нөхцөл гэдэг маш олон хүчин зүйлүүдийг одоо харгалзан үзэж ингэж хийсэн юм төсөл. Харин төслийн 2 дугаар шатанд гал төмөр унтраах 42 м урттай автомеханик шатны автомашин 5 ширхэг, 32 м урттай автомеханик шатны автомашин 10 ширхэг, хөөсөөр гал төмөр унтраах автомашин 3 ширхэг, 21 мянган литр хөөс үүсгэж бодисыг хүлээн авахар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм а. Шатны төслөөр нийтдээ 13 сая 335 мянган еврогийн өртөг бүхий. За онцгой байдлын байгууллагт урд нь одоо байгаагүй яг өнөөдрийн байдлаар байхгүйгаа юм 42 метрийн одоо сундаг шат буюу өндрөөс ард иргэдийг гамшиг ослын ямарваа нэгэн одоо аюулаас аврах гал төмрийн тэр дундаа гал төмрийн аюулаас аврах. За өндөр барилгад гарсан галыг унтраах зориултын юм одоо 42 метрийн юм шат. За 32 метрийн шат. За дээр нь бол одоо үйлдвэрлэлийн буюу одоо томоохон аж үйлдвэрийн бүс нутагт нефтийн бүтээгдэхүүний болон томоохон одоо агуулгах барилга байгууламжид гарсан галыг унтраах зориултын ийм 3 нэгж автомашин. За нийтдээ бол 18 автомашин нийлүүлэх энэ төсөл маань хэрэгжиж байна. За бидэнд бол 2025 оны одоо 9 сард бол эдгээр автомашинуудын маань эхний нийлүүлэлтэд ингээд хийгдэхээр төсөл маань хуваарийнхаа дагуу явж байна. Ийхүү Монгол улс бүгд найрамдах Франц улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн хугацаанд
гамшигаас хамгаалах салбарын түншлээ шинэ шатанд гарч хамтын ажиллагааны хүрээнд онцгой байдлын байгууллага агаараас 90 хах аврах ангийг байгуулж гал унтраах аврах ангиудын парк шинжилгээг нэмэгдүүлээд байна. Монгол улс бүгд найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн хугацаанд гамшигаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа бэхжиж онцгой байдлын байгууллагын үүрэг гүйцэтгэж чадах нэмэгдсэн он жилүүд байсныг энд зохон тэмдэглэж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгчдэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай эцэгчтэй.